Монгол төмний бэлэгдэн нэрлдэг ургадаг алтыг тариалж хүн ардынхаа хоол хүнс талах тариаг бэлдэж өгөх. Их үндсийг бэлдэж байгаа тариаланч ногоочин хамт олонны манлайлал 2022 оны улсын тэргүүний тариаланчид тодорлоо. Тариа буудааны үлгийн нутаг Сэлэнг аймгийн Хушаад сумаас өгөөж мандалуул элит төр RCEP могоод компаниуд улсын тэргүүний тариаланчаар тодорч Монгол улсын түүхэнд нэг сумаас 3 улсын тэргүүн төрсөн анхны тохиоллын эзэд болсон юм а. Хушаатынхан энэхүү түүхэн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж амжилт бүтээлээ ард олонтойгоо хуваалцлаа. Монгол улсын түүхэнд анхудаа 3 одоо улсын тэргүүний тариалан шалтгаан өнөөдөр төрлөө. Газар тариаланы үйлдвэрлэлд хүлээж хүмүүлдүүлэлт энэ сум маань амжилттай болон улстай олон зүйлээр олон амжилтуудаар тэргүүлсээр Хушаад сумаас төрсэн улсын агуулгын түүхэн улс үргэлжлэлээр байх болон таахгүй маань одоо болгоомжтой байх болтугай 2023 онд хэмжээний маань өндрөөс өндөр ургацыг авч улстай амжилттай тэргүүлсээр байх болтугай гэсэн өрөөлийг төвшүүлж өнөөдрийн үйлчлэлээр нэсгэн битгэе. Газар тариалан бол манай Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад маш их хувь нэмэр оруулж байгаа хамгийн чухал салбар бидний үр хүүхдийн идэж уух зүйл. За бидний мөн одоо авч байгаа шинэ тэжээл бол та бүхний энэ хүс хөдөлмөрөөс хамааралтай байдаг. Тэгэхээр 3 компанийнхаа захирлууд болон хамт олонд нь баяр дахин хүргэе. Тэгээд цаашдынхаа ажил үйлсэд улам өндөр амжилт хүсье өрөөё. Баярлалаа. Засгийн авраг тариаланч хамт олон шалруулах тухай ингээд засгийн газрын тогтоолоор баталсан юм журам байдаг. За энэ журмын хүрээнд бол нийтдээ жилд нэг 12 улсын 12 хамт олон улсын авраг тариаланч хамт олноор шалгардаг. Тэгээд энэ журамд бол одоо тасралтгүй 10 жил газар тариаланы үйлдвэрлэл эрхэлсэн. За дээр нь бол сүүлийн 3 жил нь бол улсын дундчаас дээгүүр ургац авсан. За байгаль экологи дээлтэй юм технологи нэвтрүүлдэг. За нийгмийн хариуцлагын хүрээнд бол сум орон нутгаас ажлын байрыг ингээд доктортой хангасан. За нэгжийн ургацыг бол 3 жил дараалан улсын дундаас өндөр аргац авсан. Ийм ажлын амжилт үзүүлсэн ийм хамт олныг улсын авраг тариаланч хамт олноор шалруулан өргөмжилдэг. Улсын тэргүүний тариаланч хамт олноор 4 дахь удаага шалгарч байгаа Бямцэрэн захиралтай өгөөж мандалуул компани нь сүүлийн 5 жилийн дунджаар жилдээ 2200-аас 2500 га талбайд тариа будаа тариалж нэг талбайгаас 18-аас 33 центнер ургац хураан авахаас гадна экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор нөхөн сэргээлт, ойн зурвас, хашаажуулалтыг улсын жишг хэмжээнд хийж гүйцэтгсэн тэргүүний хөтөлмөрч хамт олон юм а. Сэлэнг аймгийн Хушаад сумыг өгөөж мандалуул компани хамт олон хүнсний хаамж аюулгүй байдлыг үндэсний хөдөлгөөний бүтээлчид хэрэгжүүлэх манлайлан оролцож газар тариаллын салбарт техник технологийн шинжилгээг амжилттай нэвтрүүлж хүн амын эрүүл аюулгүй болох хүнсээ боловсрол хөгжих чанартай төв хэмжээгээр хангаж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэг хүнтэй биелүүлэн орон нутгад хөгжих ажлын байр нэмэгдүүл үүсгэх болтой хөв нэмэр оруулсан танай хамт олныг ажлын амжилтыг үнэлж Монгол улсын засгийн газраас улсын авраг тариалан хамт олноор шалгуулан өргөмжлөв. За өгөөж мандалуул компани маань одоо сүүлийн 10 гаруй жилд гаагаас 23-аас 33 центнер ур тариа хурааж нийтдээ 60 мянган тонн ур тариа хурааж авсан байна. Түүнээс 45 мянган тонн ур тариаг нь улсад ургийн үйлдвэр тушаасан байна. 10 мянган тонн үрийг аж ахуйн нэг санд өрөөл нийлүүлсэн байна. Ингээд одоо яг 10 мянган тонн гаднаадаас импортоор авахд ямархуу хэмжээний балиуд орно гэдэг тодорхой. Ингээд манай компани бол одоо сүүлийн 5 жил бол одоо энэ бүх талбайхаа одоо нийт талбайхаа 80% гашааж болсон. Одоо энэ 2500 гагаад иж бүрэн гашаажуулсан 11 км ойн зурвас байгуулсан. Энэ жил мод үржүүлэх газар 175 мянган мод одоо үржүүлж байгаа. Ингээд одоо манай компани бол одоо тэр модны хөтөлбөрт бол доор хаягаад бол одоо сая мод тарихаар ингээд манай хамт олон зарж ажиллаж байгаа маа. Өгөөж мандалуул Хушаад компани 2006 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш ингээд улсын 4 дахь удаагийн улсын авраг болж байгаадаа маш их баяртай байна. Нийт хамт олондоо энэ ташмыг далиулаад
бүгдэд нь баярын мэнд хүргье. Манайхаас одоо нийт 4 удаагийн улсын аварга болсон. Үүнээс улсын тариаланч 2 механикжуулагч маань байна. Дээрээс нь аймгийн аварга 2 шинээр сайхан залуучууд бий болсон. Өшөө аймаг сумдын жуугчгээр ч гэсэн олон залуус маань шагнагдаж ер нь бол 95 оны сайхан залуучууд ажиллаж идэг. Ер нь залуу сайхан хамт олоо. Улсын аварга тариаланч хамт олон. Харин улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан элит төр компани нь жилбэр услагаатай 50-аас 55 га талбайд төмөс 40-оос 45 га талбайд хүнсний ногоо 20-оос 30 гад буурцах тургамал услагаагүй талбайд жилбэр 200-аас 250 гад Улаанбуудаа 25-аас 30 гад ногоон тижэл тариалсан амжилтаар улсдаа 3 дахь удаага тэргүүлж ийхүү шагналаа гартаа авлаа. Манай компани онцлог бол Монгол улсад нутагсан төмсний сортын элит үйлдвэрлэх ийм чиглэлээр ажилладаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд одоо манайхаа 8000 гаруй тонн нутагсан сортын элит үрийг 256 сумын 1000 гаруй аж ахуйн иргэдэд болоо үр шинжилтээр нийлүүлсэн байна. За энэ утгаараа бас дээр нь бид бол сүүлийн үед бас миний өөрийн бас гаргасан шинэ технологи байгаа. Энэ технологи амин герман техникээр ажилладаг. Энэ технологиг одоо үйлдвэрлэлд нэвтрүүлснээр манай гаагийн уруусаас сүүлийн 10 гаруй жил бол ерөөсө 230-аас 350 центр хооронд бол хэлэлцэж байгаа. За энэний үр дүнд бол бид өнөөдөр бол улсын аварга гэж сайхан эрхэм үдтэй суулгын 3 дахь хүртэл өнөөдөр ингээд бас байж байна. За ингээд Сэлэнг аймгийн Хушаат сумдах элит төр компани баригадын арга баригадын хамт олон бид нэр улсын 3 удаагийн аварга болж одоо бид бүхэнд баяртай байна. Урд өмнө нь одоо Дархан уул аймгийн Урмуул тариалангийн хүрээлэнд байхдаа одоо тэнд мөн 3 удаагийн аварга болж исэн ийм л одоо баригадын арга үндэ. За элит төр компани бол Монгол улсын төмсний өрийг дангаараа хангадаг одоо компани. Энэ бол одоо үржилшинтэй сайхан орон нутагтаа ирээд 10 хэдэн жил болоход 3 удаагийн одоо улсын аварга хамт олон болж бидний бас ажил хөдөлмөр гар нийлж сайхан ажиллаж байгаагаа бид баярлж байна. Хушаат сумын тариаланч компаниуд нэгнээ дэмжиж ажиллаж хамтаараа хөгжих шин технологи нэвтрүүлэх, нэгнээсээ суралцах тал дээр анхаарч ажилладаг байна. Иймдээч улсын тэргүүний тариаланч хамт олонны тоог энэ жил нэгээр нэмж Арсэвд Могод компани ийхүү тодорлоо. Арсэвд Могод компанийн хувьд жилдээ 400-аас 450 га талбайд Улаанбуудаа тариалж 815-аас 1162 тонн Улаанбуудаа ургацыг хураан авдаг байна. Манай компани 2001 онд анх байгуулагдаад тэрнээс хойш одоо 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд 2018 онд аймгийн аварга тариаланч болсон. Энэ жил бол одоо хамгийн өндөр ургац аваад ер нь улсын аварга тариаланч одоо болж байгаа одоо маш их баяртай байна. Энэ бол одоо манай сайхан Хушаат нутгийн маань одоо үр шин манай хөдөлмөрч Хушаат хөдөлмөрчд одоо ард иргэдийн маань одоо хичээл зүтгэл юм аа. Манай Хушаат сум бол одоо бүрэнгийн нууны салбар хэсэгт отон солингийн бэлчээр газар байрладаг. Газар тариалан эрхлэхэд одоо тохиромжтой үнэхээр одоо сайхан нутгаа. Энэ жил одоо анхныхаа одоо улсын тэргүүний тариаланч хамт олон болж байна. Энд бол одоо маш их баяртай байна одоо. За энэ сайхан жил хамт олноороо энэ улсын аварга тариаланч болсондоо сэтгэл туйлын өндөр байна. Тэгээ энэ бол хамт олонны маань хүч хөдөлмөр юм аа гэдгийг үнэлж байгаа туйл их баяртай байна. Ингээд энэ сайхан жилдээ улсын тэргүүний тариаланч хамт олон болсон Арсэвд Могод хувьцаат компанийнхаа хамт олонны өмнөөс Хушаат сумынхаа хамт олон ард иргэдэд баярлан талархснаа илэрхийлье. Мөн хамт олондоо баярлалаа. Арсэвд Могод компани хамт олондоо баяр хүргье. Хушаат нутгийн үржил шимтэй хөрсөн дээр үр тариа төмс ногоогоо тариалж жилийн 4 улирал байгаль цагуурын ямарч нөхцөлд зогцсон ажиллаж энэ нутгийн ард иргэд тэр дундаа залуучуудыг хөдөлмөрт сурган их амжилтыг бүтээсэн эдгээр хамт олонны баяр дээр аймгийн аварга тариаланч ногоочин залуучууд мөн тодорч хөдөлмөрөө өвлүүлсэн юм а.
Өгөөж мандал компанид 2008 оноос хойш 14-15 дахь жилийн ажиллаж байна. Манай компани улсын 4 удаагийн авраг болоод тэгээд энэ жил 4164 тонн Улаанбаатар хураасан. Тэрнээс ганцаарчилж 1360 тонн будаа хурааж аймгийн авраг болсондоо сэтгэл маш их өндөр байна. Тэгээд цаашдаа компанийнхаа хамт олонд өндөрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ манай аймгийн авраг ногоочин болсон найз маань бит хоёр энэ сумд нэг анги 10 жил цуг төгссөн. Одоо ч хүртэл найзууд байдаг. Тэгээ тэрэндээ ангийнхаа хүүхдээ цуг ингээд хоёулаа аймгийн авраг болж хос авраг болж байгаад маш их баяртай байна. Би 2015 оноос хойш ногоо тарьж байна. Энэ жил 10 газар ногоо тарьж 213 тонн ногоо хураасаа. Тэгээ энэ амжилтаараа аймгийн аврагын болцол англаа. Битэр ангийн манад битэр Сэлэнг аймгийн Хушаат суманд 2006 онд тулга багштай 9 анги төгссөө. Тэгээ ангийн хамт олондоо битэрийн зүгээс энд хүргэж байна. Сэлэнг аймаг тэр дундаа Хушаат сумаас ийм олон шилдэгүүд тодорч байгаа нь энэ нутгийн уул ус газар шорооны буян мөн нутгийн хөдөлмөрч ард иргэд удирдлагуудын тусламж дэмжлэг юм гэдгийг энэвээр онцолж байлаа. Улсын аваргаар тодорсон компаниуд нутгийн удирдлагуудад талархал илэрхийлж нутгийнхаа хөгжил цэцгэлтэнд зориулж тодорхой хэмжээний хандив тусламж үзүүлэх юм амлсан юм. Ийхүү шагналын хураар дүүрсэн хөдөлмөрч бүтээлч хамт олонны баярыг Сэлэнгийн буудаа дуугаар төсөөлөхгүй байхын аргагүй. Хушаатчууд олон сайхан уран бүтээлчдийн дуу хураар хөглөгдөн нэгэн өдрийг багтан амжилтаар үтсэн юм а.